Сайн байцгаана уу? Хайнан руу хамт олноор аялсан эхний өдрийн влог. Эхлээд бид офисосоо хөшгтөн өндөө хүртэл автобусаар бөөнөрөө явсан. Тэгэд би хөшгтөн өндөө рүү ерөөсөө очиж байгаагүй. Бараг коронавигоор ирэл тэрнээс хойш ерөөсөө гадагшаа явж байгаагүй. Айгу гоё болсон билээ. За дөрмийн дагуу зургнуудаа авахуулаад тэгээд хамгийн чухал нь зөндөө рилс хийнгээд ингээд янз бүрээр бэлдсэн боловч бид нар ямарч рилсээ үргэлжлүүлж чадаагүй. Тэгээд сайхан дурсалт болгоод энд ингээ үлдэхэр шийдсэн. Энэ рилсүүдэд ямарч үргэлжлэл байхгүй шүү. Та нар хүлээх хэрэггүй шүү. Тэгээд 10:30-аас нисэхээс нислэг маань 11:30 болоод тэгээд бид нар хүлээж агаад ниссэн хүнээ ирийн шууд нислэгээр ниссэн байгаа. За тэгээд аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн. Гэтэ би нүүхэн зургийг гэж бодсон гэж. Гэтэ сандарсан үед яг энэ заасан зүйлийг маш чухал санах болов гэж бодсон. Унтаж сэрээд хоолоо идээд тэгээд хайкууд ирсэн. Шууд автобусаар терминал руугаа яваад тэгээ манайхтай бас нэг хамт олон байсан. Хамт явж исэн гэсэн үг. За тэгээд Эмүү Travel-ийнхэн бидрийг тосч аваад тэгээ эхний өдрөө байрлах буудлын руугаа явцгаасаа. За энэ бараг өглөөний 7 цаг тэгээ бид нар автобусанд суучаад өрөөдөө танилцаад нүүр амаа цэвэрлээ. Тэгээ эхний өдрөө хайкууд ингээ буудалд хонж амарсан байгаа. Carry the sun in your stride, leaving behind. За Хайнанаа айдлын 2 дахь өдөр тэгээ өглөөний цагаа уучаад одоо Хайнан руугаа явах хэвээр тэр замаараа бид нар шилэн дүүжингүүр үзэн гэсэн. Тэгээд өглөөний цайн буудлын бүфет хоол байсан. Тэгээд ер нь бол алим жимс идэл тараг уугаад болгоч нь бүтэйч нь гэж бодсон боловч ер нь бол мах зэрэгэл ирсэн дээ. За 2 дахь өдрийн өглөө бид нэр автобусандаа суугаад тэгээд Эмүү Travel-ийн хөтөж охин маань бидэрт анхаарах зүйлсийн талаар тэг маш сайн мэдээлэл өгсөн. За тэгээд бид нэр шилэнгүүрэн дээрээ очоод шилэнгүүр рүү эхлээд гарахын тулд кабел караар дээшээ гараад тэгээд 800 м дээшээ алхах чинь шилэнгүүр дээр очдог. За тэгээд орчин нь бол үнэхээр гоё байсан. Тэгээд гэтээ ийм өндөртлөг газруудаар ерөөсөө би гарч байгааг болохоор жоохон айсан, дотроо айсан. За тэгээд тэр дээр харагдчихэ. Ийшээ гарсан байгаа. Тэгээд гарч байгаа явцын зам нь маш гоё цэвэрхэн. Тэгээд яг ийм гоё байглаар бисэн. За тэгээд шилэнгүүр бол яг ингэж огцсон бодит дороо тэгээд яг ингээд тулаад ирсэн чинь маш ивгүй байсан. Тэгээд доороос ингээд шууд ингээд мод харагдаа. Тэгээд яг үнэхээр унчгүй дээ гэж бодогддсон билээ. 50-60-аад хүн гинт зэрэг юм шилийн юм дээр гарч доошо хаагчгүй дээ гэж маш их бодсон. Гэтэ 100 хүний даацтай гэж манай хөтөж хэлсэн. Тэгээд айгаад ах юм шаардлага байхгүй. За тэгээд дээр гад аим гоё зураг авахулна гэж бодсон чинь маш их салхитай байсан. Үс хийсэл тэгэл нэм жижигэн 20 м бодол хүмсүүгээс дээшээ нөгөөх нь хөөрж салхилаад тэг яг юм болоогүй. Тэгтээ маш гоёсан. Харагдах орчин ч гэсэн мантай юм шиг мэдээж утаа байхгүй л та. Мантай ах шиг гэсэн. Тэгээд бух дайр нь чулуун одоо их таар эсвэл доошо буун эсвэл
нэг юм шорт өмсөж байгаа тийм гулгадаг одоо нэг гулгуур доошо бод юм бил. За тэгээ маш их ядарсгаа замдаа автобусаа хүртэл солиод бөнөрөө тэгээ хоолндоо орчоод тэгээд хайнаанда 7 хоногдлох одоо буудал дээр ирсэн байгаа. Буудал маань айгүй гоё буудал исэн, 5 удаатай буудал. Тэгээд одоо шинэ жил болж байгаа болохоор гоё шинэ жилийн уур амьсгал орцсон байсан. Тэгээ манай буудлаас харагдах усан байсаны. Харагдах байдал ингэж харагдаж байна. Үнэхээр гоё. Тэгтээ буудлын өрөө нь болохоор хайкуг бодох юм бол жоохон хуучны өрөө байсан ч гэсэн цэвэрхэн байсан. За тэгээд эхний 2 өдрийн аялал үнэхээр гоё байлаа. Бид нарыг угтж байгаа юм шиг салют бодуулаад маш гоё исэн. Тэгээд дараагийн парт 2-ороо уулзцай түр баяртай.